Тэтгэлийн ахын тус та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За өглөө бүр амьд үгээр үгийн үйлчлэлийн шинэ 7 хоногийн цаг эхлэж байна. Тэгээ бүгд өнөөдрийнхөө энэхүү цагийг Бурхан эзэндээ даатхан залбираад хамтдаа эхэлцгээе. Халелуя, Тэнгэрлэг эзэн минь тань талархаж байна. Та бидэнд шинэ 7 хоног өгсөн талархъя. Бас энэ шинэ өдрийн туршид эзэн таны үгээр бид амьдрахыг хүсэж байна эзэн. Та үгээ бидэнд өгөөч. Үгээ та бидэнд зааж бас энэхүү үгийг ойлгож бас энэ үгийг хэрэгжүүлж амьдрахад та бидэнд туслаарай. Тэгээ энэ өдрийн туршид эзэн таны үгийн нэгүсэл хүн нэг бүрийг хөтлөн чиглүүлж дагуулах болтугай. Тандаа баярлалаа. Бүх алдар магтаалыг өргөн эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Халелуя. За өнөөдөр бүгдөө хамтдаа Бурхантай хамт алхах амьдрал гэсэн сэдвээр Эхлэл номын 5 дугаар бүлгийн 21-с 24, 6 дугаар бүлгийн 9 дугаар ишлэлийг уншаад хамтдаа суралцгаая. Енох 65 наснда Метуселыг төрүүлжээ. Метуселыг төрүүлснээс хойш Енох 300 жил Бурхантай хамт явж үр хүүхдүүдтэй болжээ. Енох 365 наслав. Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учраас тэрээр дэлхийд байсангүй. 6-гийн 9 дугаар ишлэл. Новагийн удам ийм билээ. Нова бол зөвхт үеийнхнийхээ дунд гэм зэмгүй байгаад Бурхантай хамт явдаг хүн байваа гэж хэлсэн. За Енохын хувьд бол 300 жилийн туршид Бурхантай хамт алхаж зөв шударга байж Бурханыг баярлуулж амьдарч исэн нэгэн байгаа. Тийм ч учраас Бурхан түүнийдээ өөртөө өргөж хүлээж авсан. За Нова бол Енохын 30 хүү байгаа. За Нова бол үеийнхнийхээ дунд гэм зэмгүй бөгөөд бас Бурхантай хамт алхдаг нэгэн байсан гэдгийг энэ дээр хэлсэн байна. За тэгвэл Бурхантай хамт алхахын утга учир юу вэ? Бурхантай хамт алхах гэдэг нь ердөө түүний чиглэл рүү, түүний зүг рүү, түүнтэй хамт нэг хэмнэлээр алхахыг л хэлж байгаа. За тэгвэл нэг асуудал гарч ирнэ. Бурхан бол үл үзэгдэх учраас бид яаж түүнтэй хамт алхах вэ? Бид харагдаж байгаа нэгэнтэй хамт алхахад болно. Бид харагдаж байгаа нэгнээсээ хөтлөлцөөд, хамт ярилцаад, олон хол замыг бид хамтдаа тулж чадна. Тэгвэл энэ итгэлийн амьдралын энэ их урт хол замыг бид туулахад харагдахгүй Бурхантай бид яаж хамт алхах вэ? Яаж бид түүний гараас бид хөтлөлцөж түүнтэй хамт явах вэ? За тэгвэл Бурхантай хамт алхах гэдэг нь Бурханы үгээр амьдрахыг, Бурханы үгнээс зуурахыг, Бурханы үгтэй хамт алхахыг хэлж байгаа. Яагаад гэвэл Бурхан өөрөө үг юм аа. Иохан номын 1:1 дээр эхэнд үг байсан ба үг нь өөрөө Бурхан байсан бөгөөд үг нь өөрөө Бурхан юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үг бол Бурхан. Үг бол Бурхан учраас өнөөдөр бас биднэрт үг болох ариун Библи Бурханы сургаал өнөөдөр бидний гарт байна. Бидэнд ойр байна. Төрлөх хэл дээр бичигдсэн ариун Библи сургаал бол бүхэлдээ Бурханы үг байгаа. Тэгвэл Бурханы үгийг уншиж, судлаж, Бурханы үгийг хэрэгжүүлж амьдрах нь Бурхантай хамт амьдарч байгаагийн илэрхийлэл юм аа. Тэгэхээр энэ өдрийн туршид, энэ 7 хоногийн туршид ч гэсэн бүгдөө Бурхантай хамт алхах, Бурхантай хамт амьдрах тэр амьдралаа бас үгтэй хамт өнгөрөөж, үгийг судлаж, үгийг тунгааж, үгээр дүүрэн амьдарч, үгээр баяр баясгалыг хүлээж авах тэр амьдралаар бүгдөө хамтдаа амьдарцгаая. За мөн ариун сүнсний удирдлага, чиглүүлэг, удирдамжинд дотор амьдрах нь Бурхантай хамт алхахыг, Бурхантай хамт амьдрахыг хэлж байгаа юм аа. Ариун сүнс өдөр тутам бидэнтэй хамт байдаг. Яагаад гэвэл ариун сүнсийг Бурхан бидний дотор байлгахаар эзэн Есүс Христ ариун сүнсийг бидэнд үнэхээр хүртээсэн байдаг. Тийм учраас таны дотор байгаа ариун сүнс Бурхан руу таныг чиглүүлдэг. Таны дотор байгаа ариун сүнс Бурханы үгийг ойлгож ухаарахад танд ухаарал ойлголтыг өгдөг байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл үг рүү хамгийн сайн хөтөлж чаддаг нэгэн бол ариун сүнс учраас өнөөдөр ариун сүнс минь та надад үгийг зааж өгөөч гэж, ариун сүнс минь та намайг үг рүү хөтлөж, дагуулж, чиглүүлж өгөөч гэж бид нар хамгийн түрүүнд эхэнд бид нар залбирах нь чухал юм аа. За тэгвэл Бурхантай хамт алхахад саад болдог зүйл юу вэ гэхээр эхнийх нь болохоор Бурханы эсрэг зориг байдаг.
Өөрөөр хэлбэл Бурхны эсрэг, Бурхны хүсэлд нийцэхгүй өөрийнхөө зориг, өөрийнхөө хүслээр тийм ээ үнэхээр амьдарч явах нь энэ бол тийм ээ одоо маш том саад тийм одоо болдог байгаа. Тийм учраас бид нар Бурхны өөрийнхөө хүслээр биш, Бурхны хүслийг эхэнд тавьж, Бурхны хүслээр амьдрах нь тийм одоо чухал юм а гэдгийг бид эндээс харж болно. За мөн бас Бурхнаас тусламж гуйж залбирдаггүй тийм асыг саад болдог байгаа. Эзэн биднийг үргэлжил залбирдаг байгаасаа гэж хүсдэг. Үргэлжил залбирлын харилцаатай байгаасаа гэж. Тэгэхээр та залбирахгүй байгаа нь, та залбирлын цаг гаргахгүй байгаа нь өөрөөр хэлбэл ядгүй энэ нь бид нар бас Бурхантай хамт алхахгүй байгааг бидний амьдад тодорхой илэрхийлж тийм ээ харуулж өгдөг байгаа. За Бурхантай хамт алхах амьдралын одоо 3 чухал хүчин зүйл тийм ээ одоо байна. За нэгт нь бол тийм ээ зорилгоо нэг болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өөрийнхөө зорилго руу тийм үнэхээр одоо Бурхныг татдаг. Эсвэл өөрийн чинь зорилгыг Бурхан хэрэгжүүлэхийн төлөө та энийг хэрэгжүүлж өгөөч гэж, миний зорилгыг гүйцэлдүүлж өгөөч гэж амьдрах биш. Харин Бурхны зорилгыг дагаж, Бурхны зорилгын дагуу амьдрах нь чухал юм а гэдгийг тийм одоо бид нар бас бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл ядгүй бид нар өнөөдөр тийм ээ эзний зорилгыг, эзний хүслийг дагаж, эзний хүсэл зорилгыг эхэнд тавих нь энэ бол хамгийн чухал юм а. Яагаад гэвэл миний зорилго бол хязгаарлагдмал, миний зам бол хязгаарлагдмал, миний өнөөдөр хүсэж байгаа хүсэлч гэсэн хязгаарлагдмал байдаг. Маргааш нөгөөдөр өөр зүйлээ дахиж хүсдэг, маргааш нөгөөдөр зорилго бас өөрчлөгддөг бол харин эзний зорилго хүсэл бол хизээж өөрчлөгдөхгүй юм ах тунараа. Тэр өөрчлөгдөхгүй тэр зорилго, өөрчлөгдөхгүй тэр хүслийг тийм ээ та үнэхээр дагаж, зуурж тийм ээ амьдрах нь одоо чухал. Мөн хоёрт нь болохоор алхаагаа нийлүүлж амьдрах. Алхаагаа нийлүүлнэ гэдэг нь нэгдмэл байхыг хэлж байгаа. Нэгдмэл байхыг. Хоёр хүн тийм ээ үнэхээр хамтдаа алхахдаа нэг нь төрүүлээд нөгөөх нь хэдэн метрийн цаана хоцроод тийм ээ алхах юм бол яг энэ бол хамтын алхаа, нэгдмэл алхаа бол биш байгаа. Өөрөөр хэлбэл хоцрохгүйгээр тийм ээ нэг нь төрүүлэхгүйгээр яг бие биедээ нийцэж тийм ээ хөлөө нийлүүлж хамт алхах нь бол энэ бол нэгдмэл тийм ээ чухал алхааг тийм ээ илэрхийлж байгаа. За тэгвэл Бурхантай нэгдмэл байхыг бид яаж нэгдмэл байх юм? Бурханы үгтэй нэгдмэл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид Бурханы үгнээс бид нар төрүүлээд яваад байж болохгүй гэсэн. Бас Бурханы үгнээс бид нар хоцроод яваад байж болохгүй гэсэн. Бурханы үгтэй яг тааруулж бид нар амьдарч, тааруулж бид нар алхахыг тийм ээ одоо хэлж байгаа. Тийм учраас бид нар тийм ээ өдөр тутам үгийг бодож, тунгааж бодохдоо үг намайг яг хэмжээнд минь одоо тэ алхуулж хэмжээнд минь тийм ээ үнэхээр яг Бурханыг дагаж амьдрах тэр чиглэл рүү үг хамгийн сайн замчлан чиглүүлэх болтугай. За гуравт нь болохоор харилцсан яриа буюу залбирал байдаг. Хамт явж байгаа хүн хоорондоо ярилцдаг, хүсэл зорилгоо хуваалцдаг тийм ээ. Тэг өөрөөр явж байгаа аян замаа тийм ээ илүү одоо уйтгартай биш харин хөгжилтэй тийм ээ одоо байлгадагтай адилхан. Бид Бурхантай хамт алхахдаа бид огтын залбирал байхгүй, огтын харилцсан яриа тийм одоо байхгүй байх юм бол тийм ээ болохгүй юм аа. Бид Библи уншаад тийм Бурханы хүслийг сонсож байгаа ч гэсэн эргээд та залбирч гоогаад ярьж байгаа нь энэ бол харилцсан тийм одоо яриа юм аа. Тийм учраас өөрөөр залбирал бол бидний нөхөрлөлийн амин сүнс болдог байгаа. Тэгэхээр та үргэлжид Бурхантай хамт тийм үнэхээр залбираарай. Залбирлын энэ гайхамшигтай амин сүнсийг та өөрийнхөө дотор тийм үргэлжид хадгалаарай гэж. Тэгэхээр үнэхээр яг ихэнд тийм ээ Бурхантай хамт алхаж, Бурханыг баярлуулж олон 100 жилийн туршид тийм үнэхээр Бурханы дагаж амьдарсан эртний тэр гайхамшигтай итгэлийн бааtruуд шиг энэ өдрийн туршид, энэ 7 хоногийн туршид ч гэсэн та Бурханаас алхамж холдолгүйгээр Бурхантай хамт алхаж, Бурхантай хамт амьдраасаа гэж эзний нэрээр та бүгдийг өрөөж байна. Тэгээ бүгд хамтдаа залбираад өнөөдрийн цагийг өндөрлөе. Хайртай Тэнгэрлэг эзэн бурхан минь танд баярлалаа. Эзэн минь тэгээд энэ гайхамшигтай цагийн төлөө талархаж байна. Энэ өдрийн туршид бурхан эзэн тантай хамт амьдрахыг хүсэж байна. Бас бурхан эзэн таныг дагаж амьдрахыг хүсэж байна эзэн минь. Хамт явахыг, хамт алхахыг хүсэж байна эзэн минь. Та бидэнд тусалж өгөөрэй. Эзэн минь та үзэгддэггүй, харагддаггүй нэгэн боловч харин өнөөдөр та үгээрээ дамжуулж, бас ариун сүнсний оролцоотойгоор дамжуулан та биднийг таны мөрийг тань дагаж амьдрах, тийм ээ танаас хөтлөлдсөн амьдрах тэр гайхамшигтай боломжийг та бидэнд олгож өгсөн танд баярлалаа.
Их эзэн минь тэгээд үнэхээр би таньдаа талархаж байна. Энэ өдрийн туршид, энэ 7 өдрийн туршид эзэн тантай хамт алхамаар байна. Баярлалаа эзэн минь ээ. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Аамен. За эзэн та бүгдийг ивэх болтугай.